сайхан тогтч байна минийхөө. Сайхан. За. Энэ хангалтаас нэг ийм л юм өгчтэй чамд аа? Тийм ээ. Хүүшээ. Яасан. Чи яаваа би мич өгдөө юу? Гүтрүү наашаа чашаа хурдангуудыг дасгал хийгээд хоолоо шингээсэн чинь жоохон дотор мохород толгой эргэжлээ. Одоо зүгээрээ. Зүгээр болчлаа. За танилцъя. Нэр чи юм блэ? Зулаа. За. Чич миний сургийг сонссон л баха да. Генералын гэр бүлийн хүн шүү дээ би. За. Генерал гэснээс манай үгүй. Энэ төвөөс нөгөө нэг юу яга дуудагдаа дөрөв онгоцоор нисэн явчлаа. Тийм онгоцоор. Нэрээ тийм баха зэргийн хүмүүс. Сэргийн хүмүүс ч яста өрөвдмөш тушаал тэгэл заа гүйцэтгээд яваад өгсөн. Нэр их цаах шүү зэргийн хүмүүс. Ер нь заставын амьдрал их гоё юм а та. Хойлоо гарч заставыг жоохон сонирхт юм лөө. Үгүй чамтай хэсэг юм энд ярил л дайч. Зулаа гэсэн баха. Хэллийн заставыг харан нүдэн бүсгүй тэр чи биш. Хөөх тийм үү? Тий надад зориул зохиосон дуу байхгүй юу? Тий тэр болдоотор дуулаалгаа зү. Ямар гоё дуутай юм бэ? Харин тий. За энэ ингэний хормог. Манай энд гэх чинь ингэний хормог л уудсан шүү дээ. Баярлаа. Зүгээр. Энэ одоо хангалтаас энэ хариугүй юм өгөх юм а энэ шинээр ирсэн хүн болгонд нэг гятны хоёр сандлыг нэг ширээ. Зүгээр. Нэг муу ямби шкаф. Энэ нэгтлийнх нь хаалга санчиж байгааг байна. Зүгээр их чи. Би хадаад өгөөч игээ дуутсан чи нэр хурдангүйгээд ороод ирлээ баярлаа. Одоо болно. Хашаа янз юм бэ чи удаагаараа тэр хадаас мадасын зохиодох юм. Аалах сүх авчраад зохиж болтгүй мүү хашаа. Энэ хадаас дуусчаад алгаж байхгүй л дээ. Одоо хоёр хадаас үлчээд байна. Нэг цоронханы тахир хадаас илүүлээд байна. Хадаас авдаг лоо. Хадаа ойлгочих юм уу? Ош. Хадаас авдаг лоо мом авчраад аваач. Яах юм бэ? Зараад л лом авчраа. Одоохондоо манайдаа хоёр манаа л байж. Хүш баруун талынх нь хавцсанд би нэг гой том тойл суулгасан юм байна уу агуу. Гүйх чи тэр байгаа. Хадаж чадахгүйгээд тэг гурчиг дуудаад тэг гуруудаа хавсарч хадаад гоё болчихлаа. Баярлаа. Энэ хоёрыг одоо олигтойгоо хадаад гэсэн бүр зүгээр хурж ядаад байх юм. Бүр сүүлдээ харин бүр заналтаа баг эвдхэн та нар. Хүш юу яагааг юм уу? Чи төв рүү яваагүй. Манай үгүй ниссэн шүү дээ. Юу онгоцноос ноторцоо. Одоо яана шийтгүүлэндээ яа. Харин тийм ээ. Танаа хүн анжаа суугаа явцсан. Тэгсэн. Тушаал. Та тийм дээ. За тэр яг. Хүш энэ шкаф тэр хоёр хөөрхөн шургуулга байдгийг. За тэр нэг сургууль бүр байхгүй болсон байна. Миний хийсэн тойл байна. Тэр бол бүр аяр дээр нөгөө хинээс явхад байхгүй болсон. Одоо нэг ганц нарийнанд юм хадгалдаг л сургууль үлдлээ дээ энэ да. Их юм байгаа. Энэ дотор одоо миний одоо тушаа дахих учиртай хой яа гэжээ. Одоо энэ тушаа дахих болцсон доо. Тэгээд одоо энэ сургуулганд байгаа мó хаана байгаа юм бэ? Одоо яасан. Энэ хугацаа итрээд байна. Овё аваараа гэдэг. За энэ сургуулганд ямар ч байсан байгаа юм шиг байна. Баярлалаа. Ямар ч байсан юм авахлаа. За энийг аваа гарна. Аваач чагаад янз яах вэ харна үү? Тэгэхгүй гаргуул хой. Ай. Тана хатгүй мой. Хүш яагаад орилдоод байгаа юм бэ чи? Одоо юм цохугаад нөгөө нэг муу ганц үлдээ шолмосын байсан шиг юм болоод байж таа чи. Савэцгаа. За яаж болохгүй наа. Энд нь орхиод явхаас та маргаснаас ирээд янзлий. За маргаснаас ирээд энийг янзлий яах вэ? Би угаасаа гарахтаа аваад яваарай гэсэн шкаф хадаж гисэн юм чинь. За шкаф хадгалчлаа. Чи ер нь энэ юмныхаа байрлалыг их буруу тавьсан биз дээ. Гэхдээ зөв штэ чи. Үгүй энэ тавилганыхаа байрлалыг зөв тавихгүй ерөөсөө болохгүй финкшүүд ч юм байна штэ. Энэ ширээ чинь цонхныхоо доор шкаф чинь голж байдаг. Яаш хоёлоо өргөө тавьчих. Гүг чи яах вэ? Хэрэггүй ингээд байх.
Яана энэ одоо айлм нөгөө нэг төв рүү нислээ барилаа гэж тушаал гэж гайхуулаа явсан чинь. Юу яалаа нөгөө онгоц нисэж байгаа замдаа өвдрээд гişээ. Чи энд юу хийж яваа? Энэ скавны нөгөө атаснууд нь Яана насаа мэдээч. Яс ичтгүн бэ? энэ одоо сүнс мөсгдэн зүсэн атыг гişээ. Зүүн тийш хэрэг. Гэрлүүг алхаад марш. Тавтын уурлаараа яг ийм юм болсон юм а би танд эхнээс нь яриад Уурлаагүй. Харин сайн боллоо. Одоо эн чинь 7 хоног хонь. Хөө тийм үү. Тий. Би чи эндээ генерал штий. Аргагүй готоос ийм гоё охин ирэхэр чи одоо бүгдээрээ л хар энүүтэй хожирлыг гэлгүй яах вэ? Анх намайг энэ застаа тэрж явах чинь застаа явах нь тэр чигээр над руу шуурж илээ штий энэ чинь. Тэр үуч би сайхан байлаа. 90 Хөөх тийм үү. Одоо ч бүр цагийн аясаар хөөх юм би чи 95 Тэ залуу насаа гэж гоё шүү дээ. Би ч одоо мис. Тийм л байлаа штий. Тэгэхээр чи энэ хэддээ буруу өгөх ёстой арга байхгүй. Энэ чи сайхан хүмүүс ч юу дээ. Халуун хүйтэн цас бороо ямар ч нөхцөлд эх орныхоо торгон хилийг нүд завчлгүй манад би энэ эцтэй хайртай байдаг байхгүй юу? Та сайхан. Ингээд хоёлаа хэллийн застави харан нүдэн хоёр бүсгүй боллоо шүү. Маш их.